монголчууд нэвтрүүлгийнхээ өмнөх дугааруудад бид 19-р зууны сүүл 20-р зууны эхний үеийн монголчуудын ахуй амьдралын дүр төрх, ёс уламжлал, түүхэн чухал үйл явдлуудыг соврлаар хүргэсэн. Тэгвэл бид өнөөдрийнхөө дугаарт 20-р зууны эхний үеийн монголчууд урдаг соёлын ямар өвөрмөц онцлог бүхий уламжлалт өв сантай байсан тухай өгүүлэхээс гадна улс орны түүх, хүн ардын сэтгэлгээний нэгэн илэрхийлэгч урдгийн чухал төрөл болсон Монгол зургийн хөгжил ямар төвшөнд байсан талаар өгүүлэхээр бэлдлээ. Бид энэхүү нэвтрүүлгээ Монсодрын хэвлэлийн газраас эрхлэн гаргасан монголчууд 20-р зууны эхэнд номноос бэлтгэн хүргэж байна. Нэвтрүүлгийн хамтрагч Монсодор хэвлэлийн газар. Монгол зураг урлал. Монголчууд зураг урлалын өвөрмөц арга ухааныг өн эрдэнэс үүсгэн хөгжүүлж өвлөөсөөр иржээ. Монгол зураг түүхэн урт хугацааны турш уламжлагдсан хөгжсөөр 20-р зууны их болоход өөрийн гэсэн өнгө захирал, зохиомж, зураас, самнаа, уран сайхны дүр, утга бэлэгдэл бүхий дүрслэл, илэрхийлэл, гүйцэтгэлийн нэгдсэн тогтолцоотой Монгол үндэсний урлагийн нэгэн төрөл болон хөгжсөн байдаг. 16-р зуунаас буддын шашин Монгол нутагт дахин дэлгэрчээ. Төвдийн шарын шашны бурхан дүрслэлийн онол, тэг, урдхан ухаан өндөр хөгжиж байсан үед ч монголчууд язгуур зураг урлагийнхаа өвөрмөц онцлог, урдан бүтээх арга ухааныг уламжлан хадгалж, зүг чиг, газар лусын эзэн, дэв савдгууд, бөөгийн тэнгэрүүд, долоон гаригийг өвөрмөц дүрслэхээс гадна хөзөр, үе-чүр, хорол, баясгалан гэх мэт зурагт тоглоом, ном судрын чимэглэлийг зурж урлаж байлаа. Ийм зураг дүрслэл нь зорилго, зориулалт, агуулга, дүрслэн илэрхийлэх арга ухаан, хэв маягийн хувьд бурхны шашны урлагийн нөлөөнөөс ангид тусдаа дэлгэрч тухайн нийгэм цаг үеийнхэн шудраг ус явдлыг илчлэн шүүмжилж гадаа дотоодын дарлын эсрэг эгд ард түмний санаа бодлыг илэрхийлж байсан онцлогтой. Ялангуяа 20-р зууны эхэнд Монгол улс манжийн төрийн хяналтаас гарч эрхчлөөд тусгаар улс болсон явдал зураач урчуудын үндэсний ухамсарыг сэрээж улмаар бурхан шашин дахил шүтээний сэдвтэй бүтээл урлаас хөндөрч ард түмнийхэн эгэл жирийн амьдрал, адуу мал, байгаль, ан амьтны зэрэг иргэний чиглэлийн зураг зурж урдахад нь ихээхэн нөлөөлсөн байна. Тухайлбал 19-р зууны сүүлчээс 1920-од оны хооронд Цагаан жамбын дугар зайсан, Алтайн амьтад, Эвт дөрвөн амьтан, Тэмээн сүрэг, Жаргалын 8 морь, Шарвын нэг өдрийн явдал, үрс гарч байгаа нь гэх мэт байгаль, мал амьтан, аж байдлын сэдвт томоохон бүтээлүүд төрөн гарчээ. Түүнчлэн 20-р зууны эхээр Монголд гэрэл зураг анх нэвтэрч, тэр нь уламжлалт Монгол зургийн дүрслэн илэрхийлэх онол дүрм арга ухаанд нөлөөгөө үзүүлсэн байдаг. Шарв, улсын их тагин дондог дулам. Шарв, 8 дугаар богд, хөрөг. Ногоон орд буюу богд хааны өвлийн ордон. Богд баг хөсгөөр заларч явна. Энэхүү фото зургийн нөлөө нь зураач Шарвын Балдан хачин, Сорж лувсан дондов, 8 дугаар богд Жавзан дам, Эх тагин дондог дулам зэрэг хөрөгт болон зураач Соном цэрэнгийн Дүшээтэн насан тогтохын хатан ичин хорлоо зэрэг хөрөг зурагт илэрхий тусчээ. 19-р зууны сүүлч 20-р зууны эхээр Монгол зураач урчууд үндэсний уламжлалт баяр наадам төр шашны зан үйлийг харуулсан
Автай хаан буюу Эрийн 3 наадам хэмээх зураг байдаг. Энэхүү зургийг Дэндв 1920-ад оны эхээр хуулбардан зурсан бол тэрхүү хуулбар зураг нь одоо ч Дүрслэх урлагийн музейд хадгалагдсаар байна. 7 хошуу удаан шиг богд баг хөсгөөр заларч явна. Ламын гэгэний майдэр гэх мэт олон арван зураг тойрсон нь бидний үед хадгалагдсан үлдсэн юм. Түүнчлэн энэ үед сүм хийд хот суурны сэдвт Монгол зураг биедан хөгжиж байсныг богдын ногоон орд буюу өвлийн ордон, хайстай лаврын буюу зуны орд, лхас, зүүн чойр, өргөө, бэрээвэн, уран барилга, зураач өгдрийн их хүрээ, балганы хүрээ, дамбын заяын хүрээ, доржийн сайн ойны хүрээ тэргүүтэй бүтээлүүд гэрчлэнэ. Монгол зургийн бүтээл тойрволд тухайн цаг үе нийгэм, хүмүүсийн ёс суртахуун, тэдний ахуй байдал, эрхэлдэг ажил үйлс угсаатны зан үйл, ёс заншил, шүтлэг бишрэл, бэлэгдэл, монголчуудын ертөнцийг үзэх үзэл, уран сайхны сэтгэлгээний хэв маяг төдийгүй тэдний онгод авьяас, урлан бүтээх ур чадварын төвшин тод туссан байдаг. Соном цэрэн түшээ том насан тогтох. Соном цэрэн насан тогтохын хатан ичин хорлоо. Загал зураг. Үеч өрийн зураг. Хүрээ замын сахиусны баг. Загал зураг. Монголын язгуур зураг урлагийн нэг хэсэг нь шүтлэг, биширлийн утга санаа агуулсан жижиг загал зургууд юм. Загал зурагт гол төлөв бөөгийн тэнгэрүүд, долоон гариг, зүг чиг, газар лусын эзэд, дэв савдгуудын дүр байдлыг жижиг дөрвөлжин цаасан дээр уран хэтрүүлэгтээ зурж, цөөн хідэн өнгөөр хөнгөн нимгэн будсан байдаг онцлогтой. Тэднийг ихэнхдээ туг, дадар хийсгсэн, янз бүрийн жад сэлэм, зэвсэг далайсан, ном сум агссан, хоёг дуулга өмсөж, морь мал унсан, араатан жигүүртэн, чом нохой, хань хамсаатнаа дагуулсан их эд шидтэй Баатар Эрсийн дүртэй зурсан байх нь элбэг. Үеч өрийн зураг. Үеч өр хөзөр гэх мэт цаасан тоглоом 19-оос 20 дугаар зууны ихэнх үед Монголд өргөн дэлгэрч
Тэдгээрийг хэвлийн аргаар бус ихэнхдээ гараар зурж олшруулдаг байжээ. Мянган жилийн турш мал аж ахуйн олон салбараар эрхэлж байгаль цагуур мал амьтны зан төрхийг гүн гүнзгий таньж мэдсэн монголчуудын унган сэтгэлгээ өвөрмөц ухаан, шүтлэг бишрэл, байгаль нийгмийн тухай төсөөлөл, ойлголт зэрэг нь үе чүрийн зурагт тод туссан байдаг. Шоо орхиж буусан нүхний тоогоор нь лан авч хожилсдаг үе чүр гэдэг зураг тоглоомонд нэг лангийн үнэтэй 64 төрлийн шувуунаас 64 лангийн үнэтэй нэг арслан үртэлэх 7 төрөл 130-ад амьтныг зохион зурдаг. Үүнд тус бүр нь нэг лангийн үнэтэй бор шувуу, тогос, тот, тас, бүргэд гэх мэт 64 төрлийн шувуу, 2 лангийн 32 туулай, 4 лангийн 16 хүдэр, 8 лангийн 8 буг гэгчлэнгийн 7 төрөл амьтан тус бүрийг өөр хөдөлгөөн хэлбэртэй зурах шаардлагатай. Үе чүрийн зургийн дүр төрслөл, зохиомж, өнгө будаг, урдах арга ухаан энгийн боловч нүүдэлж малч монголчуудын үзэл бодол, зураг урлын онцлог шинжийг тусгасан далд ёгт санаатай, бэлэгдэл утга агуулгатай, хошин шог хэллэгтэй зураг дүрс нь монгол зургийн уламжлал хөгжлийн түүхийг төдийгүй монгол хүний зурж дүрсэх сэтгэлгээний хэв шинжийг тод тусгаж байжээ. Балдуугийн шарав 1869-с 1939 он. Арван зууны 2 дугаар хагасаас 20 дугаар зууны тэргүүн хагас амьдарч уран бүтээлд тойруулж байсан нэрт зураач бол Балдуугийн шарав юм. Тэрээр 1869 онд Засагт хааны хошуу одоогийн Говьолтой аймгийн Тайшир сумын нутагт малчин эмэгтэй Норжингийн гэрт төрсөн байна. Шарав багасаа мод чулуун дээр элдв хүн малын дүрс гарган зурж явдаг байжээ. Улмаар арын хүрээнд гачин ламаас ном эрдэм, жансан гэгчээс зураг зурх ухааныг сурч 18 нас хүрэхдээ нутаг орондоо нэр хүндтэй нэгэн болсон байлаа. Тэрээр 22 настай даа хүрээнд ирж Бэлзэгийн сорж ламын сууж байгаад түүнийг нас барсны дараа Балдан гачингийнд амьдарч бурханч унзад гендэн дамбад шав урж зураг заалгасан ажээ. Шарав богино хугацаанд урлагхан их ухаан суралцсан даа хүрээгээр нэр алдарн дүгж улмаар богдын захиалгаар зураг зурж бүтээл туурах болжээ. Марзан шарав зураач 1920-од оны үед анхны сонин сэтгүүлийн зураг чимэглэлийг зурж хэвлэх үйлдвэрт зураачаар ажиллаж байжээ. Тэрээр бодит амьдралыг дүрслэхдээ үзэл бодлын болон дүрслэл илэрхийллийн ямар нэг хараа хяналт, онол дүрм, дэг журуунд баригдалгүй өөрийнхөө санаа сэтгэлийг чөлөөтэй гаргаж түүндээ шог хошин, инээдмийн өнгө аяс, далд ёгт бэлэгдэлт утга агуулгыг голлон баримталсан байдаг. Ийм инээдмийн шог хошин, далд ёгт санаа, утга илэрхийлсэн дүрслэл илэрхийлэл зөвхөн ганц нэг дүрд биш, зургийн зохиомжлох бүхэл бүтэн үйл явдал хэсэгтж илэрч байгааг хялбархан ажиглах болно. Гэхдээ шоглох, ёжлохын утгыг хавтгайруулалгүй харин тухайн үеийн нийгмийн янз бүрийн давхаргын төлөөлөл болсон малчин, анчин, тариачин болон хаад ноёд, хатад түшмэд, харс ядуус, эгэл ардын эрхэлдэг ажил алба, үзэл бодол, санаа зориг, зан авир, ааш аршингийн зааг ялгааг тод томруу хурц илэрхийлэн харуулсан байдаг. Богд хааныг шанаг гэдэг цамын хувцастай өвөрмөц содон дүр байдалтай зурсан бүтээл хүмүүсийн гар дамжин хадгалагцаар өнөө үед хүрчээ. 8 дугаар Богд хаан ширээн залраад хэдэн жил болж байхад Хятадын хар цэрэг Монголд довтолж цагаан Орсын баруун өнгөөр нь их хүрээнд орж ирсэн төгшүүртэй түүхэн цаг үе байлаа. Хятад цэргүүд Богдыг гэрийн хорионд 48 хоног хорьсон хэрэг явдлаас болж энэхүү зураг бүтээгдсэн тухай Эрдэмтэн Батчулуун тэмдэглэн бичжээ. Богд хаан ер бусын өвөрмөц гутал хувцас өмсөж, баруун гартаа очир бариултай илд, зүүн гартаа туг сүлд, цалан барин, ташаандаа нум сум зүүн, 2 үлмийн дороо, гамин малгай хувцастай олон хүмүүсийг гიშгсэн байгаагаар зурсаас үзэхэд их зураач Шарав Богд хааны хорионоос чөлөөлөгдөхийг бэлэгдэж энэхүү бүтээлээ тойрвсон нь илэрхий харагддаг юм. Энэ тухай Цэндийн дамжсран өвгөн жамлын яриа хэмээх номдоо
гүн гүнзгий далд утга санаа агуулсан өнгө зохиомж дүр төрсөл бүхий энэ зургийг Шарав Гамингийн жил зурсан гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Богд хаан нэгэн удаа Шарав тандан надад таалагдах зураг зурж ир гэсний дагуу 1911-ээс 1912 оны үед нэг өдрийн явдал үрс гарч байгаа нэмэх 2 бүтээлийг зуржээ. Тэр зургууд нь богдод их таалагдсан тул тэрээр Шаравд марзан хэмээх хоч өгсөн тухайч мөн ном зохиолд тэмдэглэгдэн үлдсэн байдгийн. Нэг өдрийн явдал. Балдуугийн Шарав нэг өдрийн явдал бүтээлдээ 20 дугаар зууны ихэнх үеийн монголчуудын өдөр тутмын ажил үйлс, үндэсний ёс заншил, анхуу орчинг харуулж хүний төрж өсөхөөс өөхөх хүртэлх хугацааны амьдралын үйл явдлыг төдийгүй түүгээр дамжуулан хүн, амьтан, байгаль, нийгэм, ертөнцийн мөн чанар, түүний далд нарийн хэлхээ холбоо, үйлийн үр, хойд нас, чөтгөр шулмын хор хөнөөдийн тухай ойлголтыг ч уран санаагаар хийсвэрлэн дүрсэлжээ. Энд тэмээ мал услах, ан авлах, нүүж суух, эсгий хийх, уул овоо тахих, худ ураг боловсох, хурим найр хийх, жимс тариа ногоо хураах зэрэг тухайн үеийн нийгмийн томоохон ажил үйлс, ёс заншил, зан үйлийг төдийгүй эцэг эхийн хэвлийд эрдэнэ хүний биеийг олох, улмаар төрөх, өвдөх, өтлөх, насан эцэслэх мэт байгаль ертөнцийн хууль зүйд жам ёсны үзэгдэл, тэдгээрийн далд нарийн хэлхээ холбоо, учир шалтгааныг хүүрнэл эрхэн зохиомжоор зураглан илэрхийлсэн байна. Ийхүү нэг өдрийн явдал бүтээлд зөвхөн нэг өдрийн ахуй амьдралыг төдийгүй нэг насны явдал учрал түүний цаад мөн чанарыг уран сайхны өвөрмөс содон дүр төрслөлөөр дамжуулан харуулжээ. Монголчуудын уламжлалт ёслолын нэг нь хүүхдийн сэвлэг үргэх үйл бөгөөд хөвгүүнийг 3 нас, охиныг 2 настайд нь сэвлэг үргээж айл сахалтаараа ёс гүйцэтгэдэг уламжлалтай. Мөн монголчууд аймаг хушуу, отог омгоороо уул ус, тэнгэр лусаа аргадаж, зуд турхан, ган гачгүй байх. Өвчин эмгэгээс гэтлэхийг уул овоонд даатхан, тахиж тайх үйлийг хийсээр байсан олон ёс уламжлалт тэр үеийн уран зургуудаас харагддаг юм а. Ахуй төрмөн үү? Уултар тугай. Үтэн бимэн үү цов бос. Цов тугай. Нэвтрүүлгийн хамтрагч Монсодөр хэвлэлийн газар. Монголчууд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийнхаа дугаарт бурхан шашны урлаг сэдвээр эргэн уулзах болно. Бид энэхүү нэвтрүүлгээ Монсодөр хэвлэлийн газраас эрхлэн гаргасан монголчууд 20 дугаар зууны эхэнд номноос бэлтгэн хүргэлээ.